сайн байцгаана уу их мэнд үзэгчдээ. Та бүхний нарийн амар амгалан айлтгах мэдчилж байна. Монгол телевизийн энэ өдөр та бүхэндээ зориулсан нэгэн шинэ бас сонирхолтой нэгэн нэвтрүүлэг анхныхаа дугаарыг та бүхний өмнө төлөвлөхөд бэлэн болоод байна. Тэгэхээр бид энэ нэвтрүүлгээ хийхэд бол амьдралаас олон зүйлийг асууж, амьдрал олон зүйлтэй хандаж, олон зүйлтэй захидлаар хадсч энэ хүн нэвтрүүлгийг хийхээр болсон билээ. Тэгэхээр та бүхэндээ энэ хүн шинэ нэвтрүүлгийн нэрийг танилцуулах даа байна. Манай нэвтрүүлгийн нэр бол Эр хүний ноён руу хаана хугардаг вэ нэвтрүүлэг юм аа. Тийм ээ, энэ асуулт гэсэн та бүхэн сонирхолтой санагдаж байгаа байна. Тэгэхээр бид энэ хүн нэвтрүүлгийг хийхэд бол олон бүсгүйчүүдтэй захидлаар харилцсан. Тэдний дийлийнх нь эр нөхөртөө үнэн голоосоо итгэдэг гэдэг захидлыг бидэнд явуулсан юм аа. Гэхдээ энэ дундаас эр нөхөртөө илүү ихээр итгэдэг, эр нөхрийн ноён руу хизээж хугаршгүй батгдаг нэгэн эмэгтэйг энэ хүн нэвтрүүлэгт оролцуулахаар бид урьж авчираад байгаа юм аа. Тэгэхээр нэвтрүүлгээ эхлэхээс өмнө тэр бүсгүйг оруулж ирье. Энэ бүсгүй маань баг зэрэг ичимхий учраас та бүхэн уран мөнгөн алгадаш огтолж авна хаа гэж бодож байна. Та бүхнээс хүсэж байна. Эда ингээд таныг студид орж байна. Манайш ороо. Манайш үгүй ажил. Маш. Таныг зарцсан байна. Үгүй таачно. Та телевизээр шууд засагдж байгаа шүү. За яа. За тэгэхээр ийм байна. Та эр хүний ноён руу нэвтрүүлэгт оролцож байна. Хаана хугардаг вэ? Нэвтрүүлэгт оролцож байна тийм үү? Та өөрийгөө танилцуулахгүй юу? Намайг Уянга гэдэг л дээ. Уянга сайхан нэр байна. Тэгэхээр та нөхөртөө үнэн голоосоо итгэдэг гэдэг үнэн үү? Итгэдэг. Жог эвгүй инээсэн үгүй юу? Зүгээр санаа зовлтгоо тий. Итгэдэг. За зүйтэй. Тэгэхээр би тань нэвтрүүлгийнхаа дүрмийг танилцуулъя. Нэвтрүүлэлд оролцож байгаа та нөхөр рүүгээ 2 удаа утсаар ярих эрэхтэй. Энэ 2 ярьж байгаа хугацаанд та нөхөртөө нэвтрүүлэлд оролцож байгаа огт мэдэгдэж болохгүй. Хэрвээ мэдэгдэх аваас та нэвтрүүлгийн зардал болох 20 сая төгрөгийн өрөнд орох болно. Үгүй би хэлэхгүй чадна. Маш сайн байна. Хэрвээ таны нөхөр таны итгэлийг дааж энэ хүн нэвтрүүлгийг өнгөрөөж чадвас та хоёрыг мями арал дээр амрах эрхийн бичгээр шагнах болно. Баярлалаа. Маш сайн байна. Та одоо нөхөр рүүгээ яриад бид хаана байгааг нь тодорхойлж өгөхгүй юу? За. Цаад чинь ирж яваа хөө над руу. Зөв. Бано. Би вэ хаана явж байгаа юм? За тэнэгтэй дээ. Үнсүүлсэн яа. За хурдлаарай. 100 дугаар дэлгүүрийн тэнд ирж ийн гинэ. 100 дугаар дэлгүүрийн өмнө маш сайн байна. Надад цэцэг авчиж бас. Танд өргөл цэцэг авч байна. Баян амралтын өдрүүд баян цэцэгтэй ирэн штэ 5 дахь өдөр. Ямар гоё вэ. За тэгвэл одоо ингээд нэвтрүүлгээ эхэлцгээе. Манайхан бүгдээрээ байрлалаа эзэлцгээгээрээ өгөө шууд байрандаа очороо 100 дугаар дэлгүүрийн өмнө явж өгнө гэж шүү анхааралтай бүгд байраа эзлээрээ. Ингээд таныг нэвтрүүлгийн төв хэсэгт очихыг урьж байна. За. Хай төв хэсгээс нөхрийнхөө юу хийж байгааг яаж байгааг харж болно. Харамсалтай таныг сонсохчгүй харахчгүй гэдгийг анхаараарай. Ингээд таныг дэше. Манай нөхөр намайг харахгүй мó? Харахгүй л дээ. За манайхан бүгдээрээ байраа эзэлцгээсэн биз? Бас сайн байраа эзэлцгээгээрээ. Хой та хайж гэнэ хой. Хой наатлаар онгорхоо байсан шүү дээ. Ямар бадаа юм бэ чи одоо. Яна одоо яах вэ? Та одоо телевизээр шууд цацгаж байгаа шүү дээ. Тийм үү яна ямар сонирн байрал авчваа. Энэ ямар баларсан юм бэ та? Яна одоо яах вэ? За одоо яах вэ өөрөө мэдээд. За. Уучлаарай монголчуудаа. Амар тэнэгт. Эрхэм мандустай. Эр хүний ноён руу хаана хугардаг вэ нэвтрүүлэг маань ихгээд бэлэн болоод байна. Ингээд энэ хүн нэвтрүүлгийн маань шүүгчгсэн та нар билээ. Ингээд та манай үзэгчдэд юу гэж зориулж хэлэх вэ? Та нар миний ханд итгээрэй. Миний нөхрийн ноён руу хугарах нь байтугай цуурахчгүй. Баярлалаа танд. Ингээд нэвтрүүлгээ эхэлцгээе. Та бүхний дэлгэцийн зүг анхаарал хандуулахыг хүсэж байна. Манайхан бэлэн бол эхлэе. Сайн байна уу? Уучлаарай хатаа завтаа бол энийг өргөлцөөд энэ хүнд ойрхон манай гэр тавьж өгчихгүй юу? Цаа уучлаарай. Ах нь одоо их яарч байна. Миний дөө өөр хүн гоогаад өргөлч. Үгүй хаа ойроо танаас өөр хүн байхгүй шүү дээ. Тэгвэл хаа ердөө танаас өргөлцөөд манай гэр түргээд өгчихгүй хаа гооч өнөхгүй хаа. Хөдөөнөөс ирсэн оюутан уу? Харин тийм ээ. За ийсэн төхүүлээд өгье. За баярлалаа. Уучлаарай таны нөхөр чинь ихний өгөөшөнд автчих шиг болох юм да танд юу гэж бодож байна? Хүн чанар нь гай болж явахгүй юу энэ нь? Ер нь хүн чанар их сайтай биз? Сайтай гайгүй байлгүй дээ миний муу хань гараад ирэх үү? За одоо бүгд ажиглан харцгааж байна. Тэр гараад ирлээ шүү дээ. Хоёр дахь өгөөш байраа эзлээрээ, хоёр дахь өгөөш бэлдээрээ. Хой та нар бодож. Ой. Яаж байгаа вэ? Яана.
санагдаа. Эмэгтэй хүн гэж бодохгүй шүү аа. Яна та жоохон байж байгаа. Ямар амин юм бэ? Ер нь ороо удаж ганцаараа битгий явжээ. Харин тийм ээ би зүгээр ажил дээр жоохон оройтчихоо тэгээд гэрлөөгөө иржсэн чи эдгээр дагсаар агаад. Танаа хааны. Манайх ердөөс энэ голын орцолтой. Хоо тийм үү. Манай хот энэ хойтлих нь байр л да. Уг нь ойрхон юм байна шүү дээ. Чи юу инг? Аа. Чи энэний цаагуур тойроод, За. холуур тойроод байрлуугаа орохыг бод. За. Би энэ хавьд энэ залуучуудыг саатуулаа байж. За тэгээ. За. Зүв тавга наад чи өгөө шүү хой. Энэ миний дүү. Ой! Ой! Ястаа. Гөрөөс гарсан чон шиг л чамааг ийшээ явгал хойноос ч бүр цуврал даалгүй л чи. Яаж гэртээ орно? Чи юу яа? Аа. Гэрээс ямар нэгэн том усуудыг дуудаад. Гүй аха манай гэрт нэг ч хүн байхгүй. Уг нь би найзууд руу уцаар ярих гэсэн чинь гар утсаа ажил дээр орчихсон байна. Утас байгаа шүү. Оо ашгүй тэгвэл уцаар чи ярив. Баярлалаа аха. Горчихгүй дээ энэ тавга энэ хүн чанар нь гай болоод ахгүй энэ үнд нэрээ. Хаяад явчихна үсттэй. Ямар харамсалтай юм бэ? Хоёр хүндэд алдсан чи хоёулаа уцаа салгачихж. Яна. За. Одоо ингэ байж л нэг гайгүй таньж мэдэх байрны чинь усууд ч юм уу ирэх байгаа. Би одоо ингэ явъя да. Аха та надад туслаад аха гуйж Явахгүй, штэ явахгүй. аха. Яава. Яг нэг атгсан чинь шагаага мулт гисчихтэй. Яаж ингэ гიშгэж болох нь вэ? Болохгүй нэ. Юу. Тавга наад чи худлаа штэ энэ тавга нэрээ. Тавга худлаа штэ гэдэг энэ тавга нэрээ. Үнэхээр энэ матери юм аа энэ нэрээ. Бүр амар уулчихлаа та махыг хавчуулаа хийчих шиг боллоо. За. Яах вэ? Юу. За би ямар ч гэсэн өөрөө чинь гэрт чинь оруулж өгöd. Яашгүй дээ тэгэж. Яах вэ? Ингээд дэмнээд явж болох нь уу? Болохгүй нэ. За чи би таныг тэрхүү. Аль эсвэл үүрсний ихтэй юм болов? Өөрөө явчих юм уу? За тэгье. Ямар амар Болохгүй түргэн дуудаарах. Оо нэрээ. Эрхэм үзэгчдээ тийм ээ. Эр хүний ноён руу хаана хуурдаг нэвтрүүлэг маань их л хэсэг ямар ч байсан амжилттай боллоо. Таны сэтгэлдлийг сонсъё. Зүгээр би нөхөртөө итгэж шүү монголчуудаа. Та ер нь нөхөртөө үнэн голоосоо итгэдэг үү? Өөр ямар нэг юм итгэдэг үү? Би ердөө хоёрхан юмд итгэдэг. Нэг нь нөхөртөө итгэдэг, нөгөөдг нь иччошгондоо итгэдэг. Иччошгондоо итгэдэг ээ. Тий, иччошгондоо. Иччошгч ер нь яа? Яг заадаг байхгүй юу? Тэгтээ гайгүй хаа за ингээ бүгдээрээ дэлгэцийн зүг анхаарал хандуулцгаая. Нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Гайгүй байлгүй дээ. Дотоод камерууд ажиллаарай. Юусэн давхар өдч өстө нэг чардаалгаж шүү. Гэхдээ та их чадaltaй юм аа нэг ч амарсангүй штэ. Одоо хөл чинь яаж вэ? Арай л гайгүй байна. Энэ манай гэр штэ. Болохгүй бол өнөөр давстаа халуун хар цагаар шавшаад тоноороо. Оо за баярлалаа. За баяртай. Гүй аха та жоохон байж байгаа яваач штэ. Би ингэж явъя та одоо болохгүй. Юу гэсэн үг вэ энэ чинь? Анх удаа айлд орж ирсгээд хоосон гарах гээд байгаа мó да. Хоёулаа ядаж 50 грамм вино уучих л да тэхүү. За. Айлд орж ирсэн хүн байна. Нэг юм амсаад гаръя да. Баярлалаа. Танаа нөхөр чи ер нь архины юм ийм амсдаггүй. Үүштэй наадах чи арх уудгүй штэ. Арх бодгоо виноч уухгүй, алдсан ч яахгүй. Тэ нэг юм уудаг болцсон. Энэ намайг харж байгаа юу?